өдөрт болохоор нэг ширхэг гүзээлцэн эзнэр тухайн өдөртөө авах одоо витамины агуулмжаа бүгднийг нь авлаа гэж үздэг байгаа. Гүзээлцэний тухайд болохоор яг энэ навчныхын хэсэг нь ингээд дээшээ чиглэлэх тусмаа илүү гүзээлцэнийх нь ам чанар чихэрлэг болоо илүү амттай болж ирдэг. Тэгээд энэ шавх үзүүртэй байх юм бол яг энэ сортын маань онцлог нь болохоор илүү витаминлэг амттай болоод ирдэг гэсэн. Жохон навчин ингээд доошогоо ингээд унах юм бол чихэрлэг чин чанар нь ингээд арай ер нь бол бага байна. Тэгээд дээшлэх тусам илүү чихэрлэг илүү амттай болж ирж байна. Нэг манайх 4 төрлийн савлгаа гарч байгаа. Тэгээд 200 г 220 г-аар савлаад. За тэгээд дараа нь болохоор 300 г 350 г-ын савлгаатай байх. Тэгээд савнууд маань болохоор гол онцлог нь болохоор бүтээгдэхүүнээ нөгөө нэг муудах эрсдлээс нь сэргийлээд юм тусгай чанарын сүүлийн үед гарсан төвшөлтөд технологи яг савнууд. За тэгээд доороо ингээд зайтай. Тэгээд энийг ингээд агаараас хөндөрүүлсэн байдалтай. Тэгээд бүтээгдэхүүнээ ил тод харагдуулах зорилгоор бид нар ийм тунгалаг ийм савыг сонгон бас хийсэн байгаа. За тэгээд яагаад бид нар бас хамбэри гэж нэрлсэн бэ гэхээр хаан жимс монголчууд болохоор хаан жимсийг одоо чацаргана гэж бас үздэг. За тэгээд чацаргана болохоор өөрөө бас нөө витамины агуулмж өндөртэй. Тэгээ манай гүзээлцэний хувьд болохоор ер нь бол импортоор орж ирж байгаа гүзээлцэнүүтээ өрсөлдөх хэмжээний чанартай гэдгээр явж байгаа болохоор энэ бас өөрөө бас хаан жимс юм а гэдэг санаагаар бас хамбэри гэж нэрлсэн байгаа. Үүсэл гарвал тодорхой тийм. Тэгээд манайх болохоор яг бүх гарал үүслийн бичгээ аваад тэгээд сүлжээ дэлгүүрүүдээр бас одоо ингээд борлуулагдаад явж байгаа. Тэгээд яг бүгдээрээ ер нь бол жигд хэмжээтэй савлагдаад явж байгаа. Нэгдүгээр жимс үү, хоёр дахь жимс үү гэдгээс хамаараад бас хэмжээ нь харьцангуй өөр болоод явчихдаг байхгүй юу. Тэгээд энэ жимснүүдийн тухайд болохоор 6 ширхэг ороод 350 г маань болчдөг. Энийг бодвол харьцангуй жижиг жимснүүд маань болохоор эдгээр нь болохоор хоёр дахь цэцгийн жимснүүд болоо явчихтیں۔ Тэгээд эдгээр болохоор 300 г-ын жимснүүд болно гэсэн. Тэгээ 300 г 350 г-ын жимснүүд маань ингээд хэмжээнээс хамаараад өөр болоод явчихдаг гэсэн. Энийг жишээ таг авчиад савны тухайд болохоор доотлын хэсэг нь болохоор ингээд яг хадгалалтанд нь зориулаад бид нэг тусгай материалаар яг ингэж захиалгаар хийлгсэн байгаа. За тэгээд тагны тухайд болохоор яг доотлын бүтээгдэхүүн маань илүү тод харагдах ёстой гэдэг үднээсээ яг нөх хэрэглэгчлээд доторх бүтээгдэхүүн маань яг үнэхээр ямар чанартай бүтээгдэхүүн байгаа вэ гэдгийг харуулах зорилгоор юм тунгалаг загварын савыг сонгоод яг ингээд яг эцсийн байдлаараа яг ийм цаатлын бүтээгдэхүүн маань харагдана. Тэгээд илүү цэвэрхэн